Сара $48 байв. Тэр мөнгөнийхөө 3/1-ийг аялалтаа зориулан хадгалахыг хүсч байлаа. Тэр хэдэн доллар хадгалах вэ? Тэгэхээр бид 48-ийн 3/1-ийг олно гэсэн үг. 48 хуваартай бөгөөд 3/1-тэй тэнцүү байх баталгааг олъё. Өгсөн бодлогоонд түүний мөнгөний 3/1-ийг ол гэсэн байна. Гэхдээ бид үүнтэй тэнцүү 48 хуваартай баталгааг олно. Энэ тэнцүү ямар нэгэн тоо байгаа. Энэ тэнцүү 48. Тэгэхээр үүнийг хэрхэн олох вэ? Үүний утгыг жоохон бодож үзье. 3/1 үүнийг дүрсэлж үзье. Нэг хайрцаг юм уу эсвэл жигнэмэг байсан гэж төсөөлье. Нэг ийм жигнэмэг. Үүнийг 3 тэнцүү хэсэгт хуваая. 3 тэнцүү хэсэгт хуваана. 3/1 гэдгийг энэ 3 хэсгийн аль нэгийг хэлж байна гэсэн үг. 3/1 гэдгийн утга нь энэ юм. Одоо үүнийг яаж 48 хуваартай болгож өчөх вэ? Тэгэхээр бид үүнийг 48-ын тэнцүү хэсэг болгон хуваах хэрэгтэй. Яаж 48 хэсэгт хуваах вэ? 3-ыг үржих нь 16 тэнцүү 48 байдаг. Хэрэв бид энэ 3 хэсэг тус бүрийг 16 хэсэгт хуваавал харахад жоохон төвөгтэй л болж эхлэв. Гэхдээ та төсөлж байгаах. За харцгаая. 2 тэнцүү хэсэг, тэгээд 4 тэнцүү хэсэг, ингээд 8 тэнцүү хэсэгт хуваалаа. Ингээд дахиад хэдэн хэрчим зураад басна. Гэхдээ та нар эдгээрийг тус бүрд нь хувааж олно гэдгийг төсөөлж байгаах. Ингээд хэсэг тус бүрийг нь 16-д хуваана. Энд 16, энд 16, энд 16 хэсэг бий болно. Үүнийг цааш үргэлжлүүлж болно. Ногооноор зуръя. Ингээд 48 хэсэг боллоо. Учир нь эхний энэ нэг хэсэг нь 16, хоёр дахь хэсэг нь 16, гурав дахь хэсэг нь бас 16 болж хуваагдсан шүү дээ. Эдгээр нь бүгд нийлээд 48 болно. Одоо тэгвэл 3/1-ийг ямар хэлбэртэй бичиж болох вэ? Тэгэхээр 48-ны 16. Энэ нь энэ 16 хэсгийг дүрслэнэ. Үндэ энэ чинь 3/1 шүү дээ. Ингээд 3/1 нь 48-ны 16-тай тэнцүү болж байна. Энэ бол 48-ны 3/1-ийг олох нэг арга юм. Үүнийг хийх явцад ажиглал хийвэл хуваарийг 3-аас 48 болгохын тулд 16-гаар үржүүлж байна. 3-ыг үржих нь 16 тэнцүү 48. Дүрсэлвэл 3 хэсгийг 48 хэсэг болгож буй үйл явц юм. Үүний тулд бид 16-гаар үржүүлэх хэрэгтэй. Анхны хэсэг тус бүрээ 16 болгосон. Ийм л зүйлийг бид хийсэн юм. Одоо харин зөвхөн хуваараа 16-гаар үржүүлээд орхичиж болохгүй, хүртүрээ ч бас адилтайгаар үржүүлэх ёстой. Ингээд хэсэг бүр нь 16 болсон бол нэг хэсэг нь 16 болно гэсэн үг. Үүнийг бодох нэг арга нь 3-ыг үржих нь 16 тэнцүү 48, нэгийг үржих нь 16 тэнцүү 16 юм. Ийм учраас 3/1 тэнцүү 48-ны 16 болж байна. Үүнийг бодох бас нэг өөр арга бий. Нарийн учрыг дараагийн удаад үзэх болно. Бид 48-ийн 3/1-ийг олохыг зорьсон, тийм ээ? Энэ бол түүний хадгалахыг хүссэн мөнгө. 48-ийн 3/1 нь 3/1-ийг үржүүлэх нь 48-тай тэнцүү байна. Үүнийг үржих үйлслийг хийхдээ ийм байдлаар бичнэ. 3/1-ийг үржих нь 48, 48-ыг энгийн ботхой хэлбэртэй бичвэл 1-ний 48 болно. Өөрөөр хэлбэл 48 бүхэл гэсэн үг. Ботхойг үржүүлэхдээ хүртүрийг хүртүрээр, хуваарийг хуваараар үржүүлдэг. 3/48. Нэгийг үржих нь 48 тэнцүү 48. Дараагийн удаад үүнийг илүү дэлгэрэнгүй үзэх болно. Тийм учраас энэ аргад эргэлзэх хэрэггүй. Хуваарт 3 үржих нь 1 тэнцүү 3. 48-ыг хуваах нь 3 буюу 3/48 тэнцүү 16. Ингээд 48-ийн 3/1 нь 16 буюу 48-ны 16 нь 3/1-тэй тэнцүү. Та нарт таалагдсан гэдэгт найдаж байна.